Улаанбаатар хотын жирийн нэгэн өдөр Пицца Хат үүд хаалгаа нээж эхний үйлчлүүлэгчийн тосон авч байна. Энэхүү түргэн хоолны ресторан өнгөц харахад Монголд байгаа олон арга ресторанаас ялгараад байх зүйлгүй мэт санагдана. Гэхдээ энэ бол дэлхийд дахны хэрэн сүлжсэн Пицца Хатын олон мянган салбарын нэг юм. Өөрөөр хэлбэл тэрхүү авраг том эзэнт улсын нэгэн эдис. Энд хооллохоор суугаа хүн бол энэхүү авраг сүлжээгээр үйлчлүүлж байгаа сая үйлчлүүлэгчдийн нэг юм. Таны захиалсан пицца дэлхийн хаанч яг л энэ амт энэхүү дээд зэргийн чанараа хадгалж байдаг. Монголд ч мөн адилаа. Энэ бол хаана газрын үзэмжээр өөрчлөгдөн хувьсж байдаг зүйл огтхонч биш, харин дэлхийн стандарт юм. Yum Brands гэдэг Америкийн хөрөнгөний бирждэр хувьцаанд арилжаалагдаг нэлээд том компани байгаа. Энэ компани бол 3 брэндийг эзэмшдэг. KFC, Pizza Hut, Taco Bell гэдэг. Тэгээд Таван богд Foods компани 2013 онд бол KFC-гийн Монголд оруулж ирэх эрхийг нь франчайз эрхийг нь аваад анхны олон улсын сүлжээ ресторан KFC-г бол Монголд нээж ирсэн. Тэгэхээр нэгэнт тэр компани дахиад Pizza Hut гэдэг дэлхийд пиццаны сүлжээгээр нэгдүгээрт ордог брэндийг эзэмшижсэн учраас бид нар ч гэсэн монголчууд ер нь бас гурилан бүтээгдэхүүнд их дуртай. Тэгээд ч олон улсын пиццаны брэнд орж ирэх байгаа юм чинь бас дахиад энэ үргэлжлүүлээд олон улсын сүлжээний аянгаа үргэлжлүүлээд тэгээд олон улсын стандарт шилдэг бүтээгдэхүүнийг бас монголчууд амтуулъя гэж бодож зориг орж өнгөрсөн онд бол Pizza Hut-ыг анхныхаа салбарыг нээгээд одоогор бол 3 салбартаа амжилттай явж байна. Сар бүр олон улсын Pizza Today сэтгүүл хамгийн амжилттай ажиллаж байгаа пиццаны брэндүүдийг шалгаруулдаг. Дэлхийн хамгийн том пицца сүлжээг шалгаруулахад Pizza Hut тэргүүлсэн байна. 50 жилийн өмнө төрөлх Канзас мужаас халин гарч Канадад салбараа нээж байсан Pizza Hut идүүгэн дэлхийн 100 гаруй оронд 15 мянган салбартай 13 тэрбум доллар эргэлдүүлдэг том брэнд болсон. Амжилтаараа Pizza Hut-ийн хамгийн ойр яваа брэнд нь Pizza Hut-аас даруй 40% доогуур үзүүлэлттэй гэсэн үг. Зах зээл эрүүл байхад өрсөлдөөн чухал хэдиж ийхүү хэд тасархай төрүүлнэ гэдэг бусад мега бизнесүүдэд төдийлөн байдаггүй үзэгдэл юм. Бүтээгдэхүүний амт чанар хэрэглэгчдэд хүрч байгаа үйлчилгээний чансаагаар хамгийн шилдэг нь байж байнга өсөн дэвжиж байсанд л Pizza Hut-ийн амжилтыг нууц байдаг юм. Харин өнөөдөр дэлхийн номер 1 пиццаг Монгол амтрахын таашаагаад багагүй хугацааг өнгөрүүлжээ. Үүнийг хэрэгжүүлэн биелүүлэгч нь Таван богд группийн ажилсаг хамт олон юм. Таван богд Foods Pizza компани дэлхийн алдартай пицца брендинг Delco буюу хөргөлтийн үйлчилгээ болон авч явах үйлчилгээг өссөн концепцийг Монголын зах зээлд нэвтрүүлсэн билээ. Түүндээ зориулаад жижигхэн бага хэмжээний судалтай жижигхэн салбаруудыг аль болох олон барьж ажилладаг юм. Forbes сэтгүүл дэлхийн топ 500 бизнесийн 201-т нь Pizza Hut-ыг жагсаасан. Тэгвэл өнөөдөр нийслэл Улаанбаатарын гудамжнаа Pizza Hut-ын салбарууд үүд хаалгаа нээж, Pizza Hut-ын таних тэмдэгтэй хүргэлтийн машинууд ахилдан, Pizza Hut-ын амтд пиццануудыг захиалах хэрэглэгчдийн тоо өдөр тутам өсөн нэмэгдэж байна. Pizza Hut-ыг нээхээс өмнө бид нар үйл ажиллагаа хариуцсан бүх салбарын гишүүдийн хамтаар Сингапур улсад чиглүүлэх сургалтанд суусан. За тэгээ энэ сургалтын явцад бид нар Pizza Hut-ын брендийн талаарх маш олон мэдлэгийг цуглуулж хөрөнгөлүүлж ирсэн. Тэгээд үүний хаачаарч тэр 14 онд 7 сард бид нар Pizza Hut-ийн ихний салбарыг амжилттай нээсэн. Таны бүтээгдэхүүнийг нь амтрахын зооглож, үйлчилгээнийхэн чанарт бүэлэгдэж байгаа энэ брендийн түүхэн тэртээ 1958 онд ах トゥ Франк нарын Канзас нээсэн ресторанаас эхэллээ. Тэдний бизнесийн ур чадвар Pizza Hut-ыг хагас 100 жилийн дотор дэлхийн тэргүүлэгч бизнес болгон өргөжих үндэс суурийг тавьсан юм. Ээжээсээ $600 зээлж төрлөх хотод жижиг байшин түрээслэн нээлттэй хийснээс ердөө ганцхан жилийн дараа тэдний анхны франчайзинг ресторан нь үүд хаалгаа нээсэн. Хүмүүсийн очих дуртай гэр бүл найз нөхдийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж найрсаг шуурхай үйлчилгээг эрхэмлэн давтагдж буй амттай пицца хийдэг улаан дээвэртэй рестораны 50 жилийн түүхэн хэлхийг товч үзвэл 1958 он нээлт 1969 онд ах トゥ Франк ресторанаа бусдаас ялгаруулахын тулд улаан дээвэртэй болгосон нь хожим тэдний логон тусгалан олсон.
1972-оос 1976 онд Pizza Hut-ын анхны салбар Канадад нээснээр цааш та дэлхийд дахин олон 10 салбар нэгдэх үндсийг тавьсан юм а. 1989 онд цагаан ордонд дуудлагаар хүргэгдэж байсан пиццаг 1994 онд салбартаа анхдагч онлайн захиалгыг нэвтрүүлсэн. 1995 онд гайхамшигтай Stuffed Crust Pizza, 2000 онд ирмэг хүртлэн нарийн тансаг орцтой пицца тус мэндэлж, удаах жилэн буюу 2001 онд Pizza Hut хамгийн анхны сансарт илгээгдсэн пицца боллоо. 2006 онд амтд бислэгтэй Cheesy Bites мэндэлж, 2008 онд пастаны цоо шинхэн гайхалтай амтыг олон таниулж, 2009 онд өөрийн дуртай пиццаг бүтээж болох мобайл аппликейшнийг бий болгосон. Харин 2014 онд Pizza Hut өөрийн салбарыг Монгол оронд нээсэн юм. Hey, good morning, Asia Franchise. This is Scott Berggren here in Dallas. It's morning while I'm recording this salute to you. And a reminder about our big rocks for the year. And these things actually don't change. And finally, great job in Mongolia. What a great start. Store opened like a racehorse. And several more stores for the balance of year. So thanks to everybody who put that together in Mongolia. Монгол дахь Pizza Hut-ын салбарт танд зориулан хийж байгаа энэхүү Pan Crust пиццаны жорыг анх Артур Франкнаар зохион бий болгосон бөгөөд өөр хаанч дүүрэлгэн хийх боломжгүй юм. Энэхүү пиццаны гол онцлог нь хөвсгөр зөөлөн хөөлттэй гурлаар хийдэг. Шаржиг нуурын ирмэгтэй байдаг учраас дахин давтагддаг шиг гайхалтай амттай байдаг. Pan пиццанаас гадна Pizza Hut-ын гол бүтээгдэхүүн уламжлалт Crust Pizza юм. Энэхүү пиццаг Эрдэнэ Италийн гараар татаж хийх аргаар хийдэг учраас танд пиццаны бүхий л тансаг нандин амтыг мэдрүүлэх болно. Pizza Hut-ын цэсэнд Super Supreme, Pepperoni, Hawaiian, бяслагт, BBQ дахианы, маханд дурлагсад, ногоонд дурлагсад гэсэн 7 төрлийн пан болон уламжлалт Crust Pizza хийж хэрэглэгчдэд хүргэж байна. Мөн төрөл бүрийн амттан болон нэмэлтүүдээ сонголтоо хийснээр таны зоог улам баялаг төгс төгөлдөр болно. Pizza Hut-ын бүхэл бүтээгдэхүүнүүд нь хамгийн шинэлэг тансаг жироор хийдэг, өөрийн гэсэн өвөр мөц түүхтэй олон улсад сая хэрэглэгчтэй байдаг. Бүхэл шатанд ариун цэврийг нарийн чамдад мөрдөж, зөвхөн чанарын шаардлага хангасан шинэ соргог бүтээгдэхүүнээр пиццагаан хийдэг. Одоо манайх бол хэрэглэгдэж байгаа бүтээгдэхүүнээс эхлээд гараа арчиж байгаа цаас тийм үү тий хэрэглэж байгаа жижиг хэрэгсэл тоног төхөөрөмж бол бүгдээрээ олон дахин аудитор орж шалгагдаад дараа нь одоо салбар дээр бас дахин шалгагдаад тэгээд хэрэглэгчдийн гар дээр хүрдэг байгаа. За манай бүх бүтээгдэхүүнүүд, бүх орц найрлагууд, бүх жижиг хэрэгсэл баглаа бодлууд бол дэлхийн ISO хасаав зэрэг стандартууд нийцсэн нийлүүлэгчдээс байнга авдаг. Тэднийг тээвэрлэх явцад нь бас ISO хасаавын стандартуудыг тавьдаг. Хэрэглэх үйл явцад нь ч мөн ялгаагүй адилхан стандарт тавьдаг байна. Тус брендинг нэр хүндийг өндөр дөргиж брендийн чанарыг хамгаалах үүднээс дотоод болон хөндлөнгийн хяналт шалгалтыг байнга хэрэгжүүлж байдаг юм. Дотоод шалгалтыг Yum брэндээс хийдэг бөгөөд ариун цэвэр технологийн горим, техникийн бүрэн бүтэн байдал, үйлчилгээний чанарыг шалгадаг. Харин гадаад шалгалтыг улсын мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох байгууллагуудаас хийдэг. Эдгээр шалгалтуудын үр дүнгээс гадна хэрэглэгчдийн дунд нууц тандалтын судалгаа хийх нь Pizza Hut-ын тогтсон уламжлал юм. Үүнийг хийснээр бүтээгдэхүүний чанарт өгч байгаа хэрэглэгчдийн хандлагыг танин мэдж, бүтээгдэхүүн үйлчлүүлэгчийн чанарыг байнга дээшлүүлэх боломжийг олгодог. Мэдээж дэлхийн стандартыг Монголд нэвтрүүлнэ гэдэг нь өөрөө маш өндөр даалгавар. Яг тэрнтэйгээ адилхан бүтээгдэхүүн болгоныг бол гол нэрийн түүхэд материалуудыг бүгдийг импортоор бол Yum Brands-ийн зөвшөөрөгдсөн супплайеруудаас авч байгаа. Энэ тохиолдолд бол бүгднийг Yum Brands-ээс буюу Сингапурт ажиллаж байгаа баг хамт олон маань бүх тал дээр бол тусад дэмжсэн. Мэдээж дээр нь мэрэгжлийн хэлтэй ерөнхий газар бол маш их дэмжиж тусалж ажиллаж байсан. Pizza Hut-ын бүтээгдэхүүнүүд нь өнгө алаглан сэтгэл булааж, гайхалтай амт, эрүүл цэвэр байдал нь хүн бүрийн сэтгэлд нийцдэхийн хамгийн гол жор нь ажилтан бүр үнэн хүү сэтгэлэн шингэн үе шат болгон дээр зөвхөн хэрэглэгчдийн төлөө ажилдагт оршдог юм. Yes, I think the secret lies with our value-added supply chain management system to ensure high quality and high consistency, and more importantly is leveraging on the purchasing power across markets. Our products, vendors have to be approved, product lists have to be verified for consistency and quality. And our pan pizza, our pizza mix and our pizza sauce are proprietary, which means to say that a pan pizza in Mongolia will taste the same as a pan pizza in the US.
Pan pizza, онлайн түгээлт гэх мэт зөвхөн Pizza Hut-ийн хэмээн тодорхойлогддог олон зүйлс байдгийн нэг нь яахын аргагүй бизнесийн ертөнцид төдийгүй нийгмийн амьдралд оруулсан шин содон алхмууд юм. Хамгийн анхаа цагаан ордонд пицца хүргэж Америк нэгдсэн улсын экс ерөнхийлөгч Билл Клинтон, Зөвлөлт холбоот улсын сүүлчийн ерөнхий нарийн бичгийн дарга Михаил Горбачев нар Pizza Hut-ыг алдаршуулж байлаа. Тэд хизээд нийгэм олон нийтийн санаа бодолд дэвшил авчирч амьдралын хөвшилд хувьсгал болох бодит алхмуудыг хийхэд бэлэн байдаг жинхэнэ орчин үеийн брэнд байсаар ирсэн. Pizza Hut-ын технологийн салбарт хийсэн олон дэвшлүүд байдаг. Xbox 360 тоглоомоор тоглож байхдаа пицца захиалах аппликейшн, өөрийн жороор дуртай пиццагаан захиалан хийлгэх ширээний аппликейшн гээд олон инновацууд энэхүү брендийн нэр хүндийг улам ихээр өргөж байдаг. Монгол пицца хат анх орж ирэхдээ дижитал гэдэг концепттойгоор орж ирсэн. Энэ маань нэгснээ Монгол хамгийн анх удаа альва нэг бараг хүн захиалангуудаа шууд 30 минутын дараа онлайнаар захиалангуудаа шууд 30 минутын дараа гар дээр авах боломжтой ийм системийг нэвтрүүлж оруулж ирсэн нь болохоор Монголын зах зээл ялангуяа онлайн худалдааны зах зээл томоохон хувьслыг хийсэн ийм том брэнд болж чадсан гэж дүгнж олно. Амд чанартай цоо шинэхэн пицца болон дахианы далавчийг хэрэглэгч таны гарт хүргэх үйл явцыг маш нарийн тооцоолсон түгээлтийн систем, онлайн захиалгын дэвшилтэд боломж, цоо шин инновацийг эх орондоо авчирсан хамт олонны хүчин зүтгэл бий болгодог. Онлайн захиалга болон түгээлтийн системийн гол зарчим нь хэрэглэгчдэд хялбар ойлгомжтой програм хангамж ашиглан захиалгаан өгч ердөө 30 минутын дотор хав халуун шинэхэн пиццаг гар дээр авах боломжтой. Zip Code хаягжилтын хувьд одоо ч бүрэн дүүрэн шийдлээ олоогүй байгаа Монгол орны нөхцөлд онлайн худалдааг зохион байгуулна гэдэг маш их хөдөлмөр шаардсан нүсэр ажил болсон хэдий ч өнөөдөр дурын хүн сүлжээнд холбогдсон бүхий хэрэгслэр www.pizzahut.cg-ийн вебсайт болон аппликейшнд бүртгүүлж захиалгаан өгөөд өөрийн байга газарт пиццагаан хүргүүлэх боломжтой болсон. Pizza Hut-ыг онлайнаар хэрхэн захиалах вэ? Сайн байцгаана уу? Дэлхийн номер 1 пицца болох Pizza Hut-ыг хэрхэн захиалах тухай танилцуулъя. Нэгдүгээр алхам www.pizzahut.cg-ийн вебсайтыг нэвтэрч шинэ хэрэглэгч болон бүртгүүлнэ. Хоёрдугаар алхам та пиццагаа хэрхэн захиалах сонголтоо хийнэ. Та гэртээ хүргүүлэн авах болон салбар дээр хүрэлцэн ирж авах боломжтой. Бид хэрэглэгчтэй богино хугацаанд халуунаар нь хүргэж өгөх зорилттой хүн ажилладаг учраас тодорхой бүсд пиццагаа хүргэж өгдөг. Гуравдугаар алхам цэснээс сонголтоо хийн сагсаа бүрдүүлнэ. Дөрөвдүгээр алхам төлбөр хийх хэлбэрээ сонгох. Та төлбөрөө бэлэн мөнгөөр болон картаар уншуулж хийх боломжтой. Тавдугаар алхам захиалга баталгаажуулах. Та сагсан дахь бүтээгдэхүүнээ дахин нэг шалгаад захиалга баталгаажуулаарай. Ингээд таны захиалга батлагдаж 30 минутын дотор хав халуухан пицца танд хүрэх болно. Жохом 30 минутын дотор хэмээн баттай эхлэхийн учир нь Pizza Hut өөрсдийн салбаруудаа 30 минутанд бүтээгдэхүүн хүрэх боломжтойгоор зохион байгуулалтад оршдог юм. Тиймээс таны захиалга амжилттайгаар батлагдсан бол та дээрх хугацаанд пиццагаан авах болно гэсэн үг юм. Pizza Hut бол өөр ингэсэн олон журам стандарт дүрмтэй. Тэрнийхээ дагуу бол пицца заны захиалга аваад 14 шинээр хийгээд 14 минутын дараа пицца нь бэлэн болдог. Тэгээд тэрнийг бол хэрэглэгчид халуунаар нь хүргэж өгөхийн тулд хамгийн их төвжирэлтэй үед 8-аас 10 минут машин явдаг газраар хүргэлтийнхаа бүсийг хязгаарладаг юм байна. Өнөөдөр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Таван богд группийн Pizza Hut франчайзинг бол нэг талаас Монголын бизнесийн ертөнцид амжилттайгаар нэвтэрч байгаа дэлхийн стандартад нийцсэн нэгэн топ бизнес. Харин нөгөө талаараа хүн ардын амьдрал ах үед нэвтэрч байгаа эрүүл чанартай хэрэглээ. Үүнийг жинхэнэ Америк стандартыг баримтлан ажиллаж чадах цаашид улам чанаржуулан төгөлдржүүлэх хамт олон нуруундаа үүрч чадна. Pizza Hut-ын пиццанууд болоод дахианы далавч амттан гэх мэт бүтээгдэхүүнүүд угаасан хүмүүсийг хооронд нь холбож тэдний аж аргалтай баяр хөөртэй үйл явдлуудыг улам амттай хөгжилтэй болгоход зориулагдсан сошиал хоолхнос гэж ойлгол зохино. Баяр ёслол төрсөн өдргээд олуулан тэмдэглэн өнгөрүүлдэг бүхэл баярууд эсвэл ажил хөдөлмөрийн талбарт шүчээн авч ирээдүгэн төлөвлөн ярилцахаас өгсүүлээд анд нөхөд гэр бүлтэйгээ өнгөрүүлж байгаа жаргалтай цаг мөч бүхнийг төгөлдөр болгох хамгийн гол зоогийн үүргийг Pizza Hut нэр төртөйгөр биелүүлэх болно. Учир нь түүнд энэ үүргийг биелүүлсээр ирсэн олон 10 жилийн шалгарсан туршлага бий. Үүнийг нэгэнтэн дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрсөн.
Pizza Hut Монголд үе таалгаа нээснээс хойш энэхүү салбарт оруулсан тэдний хувь нэмэр их билээ. Гэхдээ тэдний амжилтын түүч дөнгөж эхэлж байна. Pizza Hut Монгол нь эхний одоо тэгснэ 7 дөнгөж нэгснийхаа дараа 7-8 дугаар сард болохоор 2 минут тутамд нэг пицца зарж дэлхийд дээр хамгийн их одоо богино хугацаанд хамгийн их пицца зарсан шинэ рекордыг бол тогтоосон байгаа. Тэгээд Pizza Hut-ыг хамгийн эцэст нь 3 үгээр тодорхойлж хэлбэл Pizza Hut бол маш шинэлэг, зоригтой, амттай брэнд юм аа. Чадварлаг, хамт олон гэж тодорхойлмоор байна. Хамгийн өвөрмөц, амттай, чанартай гэж тодорхойлно. Pizza Hut-ыг 3 үгээр илэрхийлбэл Delco буюу хүргэлт авч явах, очиж үйлчлүүлэх гэж тодорхойлох юм аа. Өндөр чанартай, хурдтай, нөхөрсөг. Let's make it great. Make it great. Thank you. Хэрэглэгч та бүхэнд өгөх тэдний шинэ үйлчилгээнүүд олон жилийг туулах чанарын баталгаа, жинхэнэ пиццаны гайхамшигт амт, соёлыг түгээх ажил цааш тааж хөгжин цэцэглэх нь дамжиггүй юм аа.